Өглөөний мэндийг хүргэе үзэгчдээ. Үндэсний үсэл хөгжил дэвшлиг эрхэмлэгч үзэл хийзийн энх өглөө ярилцлагын нэвтрүүлгийн шин дугаар үзэгч та бүхэндээ хүрч байна. Тэгэхээр дөрөвд өдөр буюу пүрэв гараг болгоны өглөө сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвөөс үзэгч та бүхэнтэйгээ эмчтэй уулзуулдаг уламжлал үйлчлэл хийц дээр тогтсон байгаа гэдгийг үзэгч та бүхэн сайн мэдэж байгаа. За тэгэхээр өмнө нь бол архитэлт буюу за тэгээд согтууруулахундаа түүний хор уршиг гэсэн сэдвтэйгээр үзэгч та бүхэндээ 4-5 нэвтрүүлгийг бол цуврал болон үзүүлсэн байгаа. Гамтлага эмчтэйгээ. За харин өнөөдөр Баттэг эмчтэйгээ үзэгч та бүхэнтэй сэтгэл санааны хүчирхийлэл гэсэн сэдвээр ярилцах гэж байна. Тэгэхээр сэтгэл санаа маань бас хүчирхийлэлд өртдөг юм байна үзэгчтэй. Тэгэхээр за яаж өртдөг юм бол сэтгэл санааны хүчирхийлэл гэж бас юу хэлээд идэг юм бол за магадгүй зарим хүмүүс маань одоо бие махбодын хүчирхийлэл одоо шинүүдэх байдаг юм уу. За энийг бол тэгж ойлгоод байдаг байна. За тэгвэл яг сэтгэц талаасаа хүчирхийлэлд өртөөд байгаа шинж тэмдгүүд болон за түүний үр дагавар яг юуг хэлээд байгаа талаар үзэгч та бүхэндээ Баттэг эмч маань бас тайлбарлахаар ойлголт өгөхөөр ирсэн байна. Тэгэхээр үзэгч та бүхэнд дэлгэцэндээ ойртон суугаарай гэдгийг бас хэлэхээр танд энэхүү сайхан өглөөний мэндийг хүргэе. За баярлалаа та бүхэнд бас энэ өдрийн мэнд хүргье. Одохгүй бас шинэ он гарах гэж байна тий. За шинэ жилийн мэнд хүргье. За шинэ оны мэндийг төвшүүлье. За тэгэхээр сэтгэл санааны хүчирхийлэл гэдэг маань бас яг юу хэлээд байгаа юм бол үзэгчтэй хоёулаа энэ талаар эхлээд ойлголтыг хүргэе тий. За тэгэхээр сэтгэл санааны хүчирхийлэл гэдэг бол гэр бүлийн хүчирхийллийн нэг хэлбэр байгаа. За сэтгэл санааны хүчирхийлэлд бол одоо нөхөр эсвэл эхнэр эсвэл хамтран амьдрагчийн зүгээс нөгөө хамтран амьдрагчтай ямар нэгэн байдлаар сэтгэл санааны дарамт шахал учруулж байгаа. За жишээлх юм бол энд нь бол одоо ямар нэгэн байдлаар дорд үзэх тийм ээ, ямар нэгэн үйлдэл хийхийг нь хязгаарлах, эсвэл ямар нэгэн үйлдэл албатан хийлгэх, за гэр бүлтэй хамаатан садан аав ээж нартай уулзуулахгүй байх ч юм уу. Гэх мэт юм сэтгэл санаагаар дарамтлж байгаа, шахалт үзүүлж байгаа, өөрийнхөө эрх мэдлийг тогтоох гэж байгаа. За нөгөө хүнийгээ өөрийнхөө эрх мэдлийн дор хяналтанд байлгах гэж байгаа. Энэ үйлдэл болоод энэ үйлдэл хийхийг завдж байгаа. Энэ байдлыг бол сэтгэл санааны хүчирхийлэл гэж нэрлэдэг. Тэгэхээр сэтгэл санааны хүчирхийлэл гэдэг бол тэр бүр бол тийм олон нийтэд түгээмэл байдгүй. Зарим хүмүүс хохирогчд бол өөрийгөө сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж гинэ гэдгээс тэр бүр бас мэдтгүй юм байдаг. За тэгээд дээрэс нь энэ бол одоо тухайн гэр бүлийнтэй одоо гэр бүл дотор явагдаж идэг, даалт явагдаж идэг. За тухайн хүний одоо хохирогч болоод үлдэгчийн аль альных нь нэр төр талтж идэг тийм ээ. Аль альных нь одоо албан тушаал нэр хүнд тийм ээ энд нь алдж идэг учраас энэ бол даалт явцтай, нуугдмал байдалтай тэр бүр гэрчгүй үлдэгддэг ийм зүйл байгаа. За түүнээс улбалаад энэ бол ер нь бол хүчирхийллийн дундаа хамгийн түгээмэл элбэг тохиолдол хүчирхийлэл байждаг байгаа. За нөгөө төвөрийн сэтгэл санааны хүчирхийлэл маань бас дангаараа тэр бүр байдаггүй. За бусад гэр бүлийн хүчирхийлэлтэй хамтарч идэг. За жишээлх юм бол энэ бол бие махбодын хүчирхийлэл байна. За эдийн засгийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, за аль аль нь хамтарсан ийм байдлаар бол үлдэгдэж идэг ийм хүчирхийлэл байдаг байгаа. Тэгэхээр за одоо магадгүй хоёулын үзэн суугаа үзэгч дундаас бодож иш магадгүй. За тэгвэл энэ зүйлийг хүчирхийлгээ хэлээд байгаа юм. Би эдгээр дундаас нэг хүчирхийлэлд нь өртөөд байгаа юм байна. Эсвэл нэг юм уу хоёр гэдэг юм уу хэдэн хүчирхийлэлд өртөөд байгаа юм байна гэд. Яг ийм тохиолдол одоо сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд хандаад за тэгээд өөрийгөө эмчлүүлээд идэг, сэтгцэн эмчлүүлээд гэж бодъё л да. Гэвч нөгөө хүчирхийлээд байгаа нөхөр одоо бас хандлаа гэхэд энэ нэмчлэгддэг өвчин үү? Энэ бол гэр бүлийн сэтгэл засал болоод хосын сэтгэл засал шаардлагатай болж байгаа. Тэгэхээр хүчирхийлэгч маань өөрийгөө би хүчирхийлэл үйлдээд байгаагаа таньж мэдэх, за энэ зам үйлээ ойлгох юм бол энэ бол хүчирхийлэл таслан зогсох боломжтой. Тэгэхээр зөвхөн одоо хүчирхийлэлд өртөөд байгаа хүмүүс маань өөрийнхөө сэтгцэн эмчлүүлээд зогсохгүй нөгөө хүчирхийлэл үйлдэж байгаа хүмүүстэйгээ хамтдаа гэсэн үг. Тэгэхээр хүчирхийлэлд өртөж байгаа болон хүчирхийлэл үйлдэж байгаа гэдэг маань бол дайлгын гэр бүл дотор явагдаж байдаг. За тэгвэл магадгүй анх эгч хамаатан садан аав ээж дунд хүртэл явагдаж болох нь штэ эдгээр хүчирхийллүүд тийм. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр энэ бол ихэвчлэн гэр бүл дотор гэж байгаа боловч бусад төрөл төрөсөд тийм ээ. Жишээлх юм бол одоо ах トゥ хамаатан садан төрсэн ах ихч байж болно. За хамт амьдрдаггүй байж болно. За мөн аав ээжийн зүгээс ч одоо асран хамгаалал халамжинд нь байгаа хүн, асран халамжилж байгаа хүн тийм ээ. За бас нөгөө талаар одоо аав ээжигээ хүүхдүүд нь хүчирхийлэх. За тэгээд одоо бусад тийм ээ хадам аав ээж ч юм уу те бусад гэр бүлийн
өөр бусад гишүүдийн зүгээс за мөн түүнээс гадна зөвхөн гэр бүлийн хүрээгээр хязгаарлагдахгүй тийм ээ. Энэ бол одоо ажлын байр дээр байж болно, гудамж талбай, нийтийн орчин байж болно. Тийм ээ, олон нийтийн газар хаанч үйлдэгдэж болдог байгаа энэ хүчирхийлэл бол гэр бүл гэлтгүй зөвхөн одоо гэр бүлээс гадуур орчин нөхцөлд ч юм үйлдэгддэг, хинч үйлдэж болдог, одоо хинч хохирогч болж болдог ийм зүйл байдаг. Тэгэхээр яг ийм хохирогч одоо болчлоо гэж бодоход сэтгүүц яг яаж гэмтдэг юм бэ? За тэгэхээр сэтгэл санааны хүчирхийлэлд за одоо хин нэгэн дарамт шахалт үзүүлэх тийм ээ, ямар нэгэн зүйл хийхийг нь албадах, хянах, за тэгээд магадгүй одоо хүүхдүүдэд бид нар бол үл хайхрах тийм ээ, хүчирхийлэл гэмэд маш олон хэлбэрээр энэ хүчирхийлэл явагдаж байгаа. Тэгэхээр үүнээс үүдээд бол сэтгцийн одоо хүүхдүүдэд жишээлх юм бол сэтгэл хөдлөлийн өөрчлөлтүүд, за сэтгэл хөдлөлийн эмгэгүүд байж болно. Энд нь бол сэтгэл түгшрэх, за сэтгэл гутрах, за тэгээд айдас тавтах, айдас үлэгт бодол албат нөлөөлөл тийм ээ. За нөгөө талаар зан үйлийн өөрчлөлтүүд байж болно. Хүүхд бол одоо дэлгэцийг маш ихээр хэрэгэлдэг болох, худлаа ярьдаг болох, хулгай хийдэг болох, гадуур тэнэх гэх мэт тийм ээ. За мөн өөр анхаарал тутамгшил хэд хөдөлгөөнд хэмээг байж болно. За тэгээд булчин татгуунд хэмээг байж болно. Гэх мэт ийм эмгэгүүд бол хүүхдэд үүсч идэг. За насан туршид болохоор одоо энэ хүчирхийлэлтэй холбоотойгоор сэтгэл санааны өөрчлөлтийн улмаас бол дисцитив эмгэг буюу одоо энэ сэтгцийн эмгэг. За тэгээд мөн одоо тасан цогцгой эмгэг гэж болно. Гэмтлийн дараах стрессийн эмгэг. За тэгээд стресс өгөх цочмог хариурал гэх мэт ийм олон төрлийн янз янзын эмгэгүүд үүсч идэг. Тэгэхээр хоёулаа насан туршидтээр авч үзье тийм. Дасан зохицох эмгэг гэдэг чинь тэгэхээр нөгөө хүчирхийлэгчээ дасан зохицоол ингээл эвлэрээл энэ угаасаа л ингэсэн байртаа одоо бүр ингээ эвлэрэн гэсэн үг үү? Тэгэхээр зодуулдаг эмэгтэй хам шинж гэж байдаг. Энэ юу гэсэн үг юм бэ гэхлээр нөгөө хүчирхийлэлд байгаа эмэгтэй за бодит нөхцөл байдалд бол эмэгтэйчүүдэд төлхөө хүчирхийлэлд өртөж байгаа тийм ээ. Тэгэхээр тэр хүчирхийлэлд өртөж байгаа эмэгтэй бол одоо тухайн хүчирхийллийн тойрогтой орсон. За түүнээсээ гарч чадахгүй. За энэ бол одоо би ингээд хэлсэн юм аа. Би ийм үйл хийсэн юм аа. Миний буруугаас болсон юм аа ч юм уу гэж бодсны үндсэн дээрээс бол одоо би энэ хүн байхгүй бол би цаашдаа яаж амьдрах юм, би ажиллахгүй, би хүүхдүүдэд яаж харах юм тийм ээ. Би хүүхдүүдэд ааваас нь холдуулмааргүй байна гэдэг ч юм уу. За тэгээд өөрөө цаашдаа би даг амьдрах итгэлгүй болох тийм ээ. Өөрөө өөртөө итгэлгүй болох, ирээдүйн зорилго чиглэлгүй болох. Эдгээрийнхаа улмаас нөгөө хүчирхийллийнхаа одоо тойргоос гарч чадахгүй тэр хүчирхийлэл дотроо л ингэж байгаад байдаг. Энэ байдлыг бол зодуулдаг эмэгтэй хам шинж гэж нэрлэдэг байгаа. За энэ нь бол хүчирхийлэл нь өөрөө бас юм хүчирхийллийн тойрог гэж нэрлэж байна тийм ээ. Тэгэхээр нэгдүгээрт нь бол энэ хүчирхийллийн тойрогт нь одоо хоримтлагдах үе буюу нөгөө зөрчил будлаа тийм ээ, гэр бүлийн хоорондын хосууд хоорондын маргаан, за эрх мэдлээ тогтоохж байгаа хин нөгөө хүчирхийлэл үйлдэгч талын одоо эрх мэдлээ тогтоох гэсэн хүсэл хоримтлагдах тийм ээ. Энэ ингээд дамжраад хоримтлагдаад ах. За хоёрдугаарт нь болохоор энэ тесрэх буюу одоо нөгөө зөрчил будлаа хоорондын таарамжгүй байдлыг улмаас хүчирхийлэл үйлдэгдэх гэсэн үг тийм ээ. За энд нь бол одоо сэтгэл санааны хүчирхийлэл бие махбодын хүчирхийлэлтэй авсарч болно гэсэн тийм ээ. Тэгэхээр бие махбодын хүчирхийлэл одоо тий зодох гэмтэх эдгэрхтэнд нь одоо гэмтэл учруулах тийм ээ. За тэгээд мөн дээрээс нь эдийн засгаар нь одоо хаах ч юм уу те ямар нэгэн байдлаар эмэгтэй хүн хүүхдээ хараад гэртээ байжлаа гэхэд мөнгө санхүү гэм одоо мөнгө санхүүгээр хяналтандаа байлгах, мөнгө төрөхгүй байх. За ямар нэг өөрийнх нь орлогыг одоо хурааж авах тийм ээ гэх мэт ийм эдийн засгийн хүчирхийлэл. За нөгөө хүчирхийлэл маань ингээд тесэрлээ тийм ээ. За 3 дугаарт нь яадаг вэхлээр гэмшил буюу одоо нөгөө хүчирхийлэл үйлдэгч маань за намайг уучлаарай, би дахиж ингэхгүй, би өөрийгөө бие барьж чадсангүй, би өстой дахиж ингэхгүй, би хүн биш, намайг ганцхан л удаа уучлах гэдэг ч юм уу те. За энэ үгэнд нь бол нөгөө хохирогч маань одоо итгээд за энэ хүн одоо үнэхээр уучлахгүй чинь үнэхээр ойлгосон байна, гэмшсэн байна, өөрийгөө мэдсэн байна, за одоо дахиад ингэхгүй гэж итгээд үзье гэдэг ч юм уу те. За ингээд нөгөө гэмшлийн үе маань ингээд хохирогч үйлдэгчийн гэмшил хохирогчийн одоо уучлалаар ингээд төгсөж байгаа. За тэнгуут эргээгээд нөгөө буцаад нөгөө цөмтлөгдөхгүй нөгөөний хоорондын таарамжгүй байгаа тэр үйл ойлголцол үүсгээд байсан асуудал маань хэрвээ тэр асуудлаа шийдэж чадаагүй болвол нөгөөд маань ингээд дахиад тавтагдана гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр ингээд хүчирхийллийн тойрогт орсон байж дээ. Тэгэхээр нөгөө энэ тойргоос ингээд юусоо гарч чадахгүй нөгөө хохирогч маань гарч чадахгүй байгаа энэ байдал бол хүчирхийллийн тойрог шинжилж байгаа. За тэгэхээр энэ хүчирхийллийн тойрог
заавал ингээд энэ бас тойргоор дамжих албагүй. Одоо нөгөө хуримтлагдах тэсрэг ч гээд яваад иж болдог. Тэгэхээр энэ хүчирхийлэл маань яаж төгсдгүү гэхээр хөвчлэн одоо үйлдэгчийн хүчирхийлэл, хохирогчийн гэмтэл бэрхтэлтэй бие махбодын гэмтэл эсвэл нь бүр цаашлаад одоо амь насанд аюултай байдлаар ингэж төгсдөг одоо бусдад ил болж идэг асуудал гэдэг байгаа. Тэгэхээр нүуний түрүүн хэлсэн хүчирхийлэл гэдэг маань өөрөө тухайн хүний нэр төртэй холбоотой тийм ээ. Гэр бүлийн нууц, даалд үлдэгдэж идэг, давтагдж идэг, даймжирдаг ийм асуудал байдаг. Тэгэхээр нөгөө тэр болгон бас бусад хүмүүст хилээд байдаггүй, ярьдаггүй, одоо магадгүй те өөрийнхөө аав ээжтэй ах дүүдэд тэр намайг ингээд идэг, тэгээд идэг гэж хэлдэггүй учраас хүмүүс тэр бүр мэддэггүй. Гаднаас нь харахад өстой сайхан гэр бүл сайхан осууд шүл гэж харагдчихэдэг. Гэтэл үнэндээ бол тийм асуудалтай гэр бүлүүд бол зөндөө байдаг. За энэ гендер зориулсан хүчирхийллийн судалгаа манай Монгол улсад 2017 онд хийгдсэн байгаа юм л та. Тэр судалгаанаас хараад үзэхэд бол дахин гэрэлсэн эмэгтэйчүүдийн 65%. За дахин гэрэлсэн болоод дахин гэрлээгүй нийт эмэгтэй судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн талаас илүү хувь нь буюу одоо 57% нь бол амьдралынхаа туршид ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөж исэн гэсэн хариулсан юм судалгааны дүн байгаа юм л та. Тэгэхээр сүүлийн 12 сард гээд асууад утсан чинь болохоор 30 орчим хувь нь бол энэ ямар нэгэн байдлаар бэлгийн, бие махбодын сэтгэл санааны эдийн засгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн юм судалгаа. Тэгэхээр энэ хүчирхийлэл бол тий одоо нийт судалгаанд орсон эмэгтэйчүүдийн талаас илүү хувьтай байна гэдэг бол энэ бол маш их тоо байгааг бас харуулж байгаа. Ер нь тэгээд одоо ингээд хүчирхийлэлд өртөж байгаа эмч таны одоо ингээд ярьж байгаагаар бол эрэгтэй хүмүүс хөвчлөг хүчирхийлэл үүлдэд байна тий. Тэгэхээр дэлхийн нийтдээ эрэгтэйчүүд хүчирхийлэгч байна уу? Эсвэл Монгол эрэгтэй хүмүүс ийм амгалан хүчирхийлэгч байна уу? Эсвэл Монгол эмэгтэй хүмүүс тэр хүчирхийллийг үйлдэгдэх буруу зүйлсийг хийгээд идэв юм уу? Сэдлийн төрүүлээд идэв юм уу? Ер нь бас яагаад ингэж энэ хүчирхийлэл гэдэг зүйл эрэгтэй нь хөөе чи гэж ингэжээдэг, эмэгтэй нь өө би ингэсэн гэж ингэжээдэг те одоо тэр таны яриад байгаа сэтгэл төвшлайц одоо эсвэл дасан зохицох гэх мэтчлэн яг ер нь энэ яг ямар учиртай ингэж их л суурин тавигдаад байна. Эрэгтэйгээс болоод байна, эмэгтэйгээс болоод байна уу? За мэдээж асуудалгүй амьдрал гэж байхгүй. Альва нэг амьдралд бол асуудал байж л таар, маргаан байж л таар. Тэг дандаа яг эрэгтэй хүмүүс нь нэр яваад байна тий. За тэгэхээр сүүлийн үед бол гендер зориулсан хүчирхийлэл гэж маш их ярьж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхэлэр эрэгтэй эмэгтэй хүнийг хүйсээр нь ялгуурлаж ингэж хүчирхийлж байгаа байдлыг хэлээд байгаа. Тэгэхээр хүйсээр ялгуурлана гэдэг нь бол одоо эмэгтэй хүн жишээлх юм бол ажилд авах одоо эмэгтэй хүн ажилд авахгүй гэдэг ч юм уу. Энэ яагаад үг гэсэн чинь одоо ажил оронгуудаа төдөөдлгөө жирэмслээд ингээд 2 жил 3 жил алга болчихно. Ууг энэ чинь хатаа хүний эрх үстэй тийм. Тэгэхээр энэ болохоор эмэгтэй хүн төрн хүүхд гаргана гэдэг маань бол энэ биологоос заягдсан биологийн хүүсийн ийм ялгаатай асуудал тийм ээ. Энэ бол угаасаа эмэгтэй хүн хүүхд төрүүлдэг. Харин үүнээс нь одоо шалтгаалаад эмэгтэй хүнийг ажилд авахгүй гэдэг маань болохоор өөрөө хүчирхийлэл болчихж байгаа. Одоо гендер зориулсан хүчирхийлэл тийм ээ. Тэгэхээр ингээд нөгөө хүмүүсийн дунд нийтлэг ингээд яригддаг юм төөрөгдлүүд байдаг л да. Эрэгтэй хүн ч гэсэн ингээд адилхан одоо сэтгэл санааны хүчирхийлэлт ч юм уу те жишээлх юм бол эхнэрийнхээ хүчирхийлэлд бол өртөж идэгөө ялгаагүй одоо бие махбодын хүчирхийлэлт өртдөгөө гэж ярьдаг. Тийм тийм хүчирхийлэлд өртдөг хэрэгтэйчүүд гэхдээ яг ингээд бодит байдал дээр судалгаагаар ингээд харахад бол эмэгтэй хүмүүст түлхүү хүчирхийлэлд өртөж байгаа нь бол ингээд судалгааны нотлоготой гараад ирсэн байгаа учраас эмэгтэйчүүд ингээд эмэгтэйчүүдийн хүчирхийлэлд өртөж байгаа байдлыг бол яриад байгаа юм. Тэгэхээр хүчирхийлэл үйлдэгдэх одоо шалтгаан байна л да. Жишээлх юм бол энэ бол нийгмийн эдийн засгтайс ашгүй холбоотой тийм ээ. За энд нь бол одоо ядуурл байна тийм ээ. Одоо архины хэрэглээ байна. За тэгээд боловсролын түвшин байна бас. Эдгээр ялгаатай байдлуудаас болоод хүчирхийлэл үйлдэгдэж байгаа. Гэхдээ архиудаг хүн болгон хүчирхийлэгч гэсэн үг биш. Боловсрол одоо өндөр хүн эсвэл боловсрол багатай хүн болгон хүчирхийлэгч гэсэн үг биш. Тийм ээ. Тэгэхээр хүчирхийлэл үйлддэг болоод хүчирхийлэл үйлдэгч хүний зандлын онцлог гэж бас байдаг л да. Тэгэхээр энэ бол одоо янждгүү хүчирхийлэгч хүн. Генер гэхээс илүүтэй энэ бол
хүчрхийлэгчээс хүчрхийлэгч гэдэг тийм ээ. Энэ нь бол аав нь одоо жишээ нь багт нь ээжийн зодддаг байлаа тий. Жохон эрэгтэй бандтай байлаа гэж бодъё л да нэг гэр бүл. За тэнгуут нөгөө жохон эрэгтэй хөвгүү маань өсөө том болоод гэр бүлтэй болно. Аав ээжийг зодоод аав ээж хоёр салаагүй байгаад идэх юм чинь би ч гэсэн эхнэрээ зодож болох юм байна гэсэн. Ийм зүйлийг магадгүй багасаа ухамсарт нь суулгаад төгсөн байж магадгүй бах нэг талдаа. А нөгөө талдаа эсвэл аав ээжийг зоддог би хизээч аав ээжийг одоо эмэгтэй хүнд бол гар хүрч болохгүй энэ бол муухай. Нэг талаас нь жигшиж болохоор байна те. А нөгөө талдаа тэгж бодсон ч гэсэн бүр за яадг ингээд ингээд бүр нэг ингээд одоо нөгөө цохоод авмарч юм шиг санагдах юм. Энийг одоо магадгүй нөгөө удамшинч гэдэг юм уу те ийм талаасаа байдаг юм болов. Тэгэхээр энэ хүчрхийлийг тайлбарсан маш олон нийгэм социологийн онолууд байдаг л та. За эндээс жишээл дурдах юм бол одоо тасан сурхан онол гэж яддаг. Энэ нь бол юу гэхээр тэр хүчрхийллийг одоо багасаа харж байгаа, харж өссөн, сонсож өссөн, мэдэрч өссөн хүүхэд бол энэ хүчрхийлэл ийм байдгийн байна л гэдгийг ингэж харж сонсож мэдэрч өсөж байгаа гэсэн. Тэр хүүхэд бол хүчрхийлэлтэй амьдралыг л мэднэ гэсэн. Хүчрхийлэлгүй хайр инэрлэр дүүрэн гэр бүлийн орчин нөхцөл амьдрал ямар байд юм бэ гэдгийг мэдхгүй өсөж ин гэсэн үг шүү дээ тий. Тэр хүн чинь насан туршид том болоод өөрийнхөө мэддэг орчноор л мэддэг одоо өөрийнхөө сурсан зүйлээр л цаашдаа амьдрна гэсэн болж байгаа. Тэгэхээр энэ бол нөгөө архиудаг хүний хүүхэд бол багтаа яах вэ? Би хизээч архиухгүй гэж боддог тийм ээ. Боддог байсан гэж ингэж хүмүүс хүртэл ярьдаг тийм ээ. Гэтэл яг том болоод ингээл ялгаагүй л архиудаг хүн болдог байхгүй. Ихвчлэн тийм ээ. Гэтэ бүгдээрээ гэсэн үг биш. Тэгэхээр энэ нь бол нөгөө нэг өөрийнхөө харж мэдэж сурсан тассан орчиндоо л орчныгоо л өөрийнхөө гэр бүлд ингээ бүтээж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ бол нөгөө хүчрхийлэгчээ гэсэн үг. Энэ бол яг нөгөө генээр дамжаад байна уу, удамшаад байна уу гэдгийг бол би хэлж мэдэхгүй. Энэ бол нийгэм социологийн онолоор бол ингэж тайлбарладаг. Түүнээс гадна мөн өөр одоо бас зөндөө онолууд бол ингээд хүүхэд ингээд өөрийнхөө тасан сурсан битсэн зүйлээ хэрэгжүүлж байгаа гэсэн. За тэгэхээр одоо хүүхэд харж ин тийм ээ ямар нэгэн байдлаар аав нь ч юм уу ээж нь ч юм уу аав ээжийг нь хүчрхийлээд ингээд асуудлыг шийдчихлээ. Тэгэхээр ингээд асуудлыг шийдэж болох юм шүү дээ. Чи хэлбэрхэн юм шүү гэсэн нэг тийм ойлголттой болж байна тийм ээ. Тэгэхээр ингээд нөгөө асуудлыг магадгүй хүүхэд өөрөө сургуулийн орчинд эсвэл үеийнхнаа тий өөр хин нэг хүчрхийлэлээр тэр асуудлыг шийдлээ гэж бодоход ийм арга байж болох юм байна. Ингээд шийдчих юм чи хэлбэрхэн юм шүү гэсэн ийм ойлголттой болоод нөгөө хүчрхийлэл маань дахин давтагдах гэдэг ийм талтай байдаг. Тэгэхээр яг одоо энэ хүчрхийллүүдэд өртөж байгаа хүний сэтгцэн яг одоо яаж гэмтдэг юм бол магадгүй нойр хөдөл үүсдэг юм уу? За эсвэл одоо нөгөө хоолны дуршил буурдаг юм уу? За эсвэл хит их идэгч байдаг юм уу? За эсвэл зан төлөвийн хувьд доголдолтой болдог. За эсвэл нөгөө уура стрессээ бусдад цацдаг хүн гэж байдаг. Бас цацдаггүй дотроо бухимдаад яваад байдаг хүн гэж байдаг. За тэгмүүд энэ бухимдлаас үүдэлтэйгээр Монголд одоо ер нь бол ходоодны хавдар гэдэг зүйл бол маш их үүсэж байна гэдэг чинь. Тэгэхээр энэ стресс гэдэг зүйлээс л ер нь бие махбод тэр хавдар гэдэг зүйл үүсдэг гэдээ бас эмчнэр айгүй их тайлбарлаж ярьдаг юм билээ. Тэгэхээр ер нь бол хавдар гэдэг зүйл чинь нэг л өдөр бий болчдөг зүйл биш шүү дээ тий ингээл том бол. Тэгэхээр бие мах бод дотроо энэ таван цул за тэгэл өөрийнхөө одоо нэг амин үзүүлэлттэй эрхтнүүдээ гимтээж идэг юм уу ямар учиртай одоо ингээд өөрт хохирол хор хүнэлттэй эргэн тойрондоо бас ямар хор хүнэлттэй байдаг юм бол. За тэгэхээр хүчрхийлэлд өртөж байгаа хүн болгон бас сэтгцэн эмэгтэй болно гэсэн үг биш. За энэ нь бол одоо тухайн хүний өөрийнх нь нас ээж болно хүйс тийм ээ. За тэгээд одоо аливааг даван туулах чадвар сэтгэлийн хат тийм ээ. За тэгээд тухайн хүний өөрийнх нь зан чанарын онцлог байж болно. Эдгээрээс шалтгаалаад хүн болгонд хүчрхийлэл бас ингээ харилцан адилгүй нөлөөлнө гэсэн. Магадгүй ингээ хоёр адилхан хүчрхийлэлд өртөж байгаа эмэгтэй байлаа гэж бодоход нэг нь одоо аль хэзээ сэтгэл готрох эмэгтэй болсон байхад нөөх нь бол одоо ажил төрлөө хэвийн юу ч бодлоо юм шиг явж явах боломжтой гэсэн. Тэгэхээр хүчрхийллийн улмаас бол сэтгэл хөдлөлийн өөрчлөлтийн эмгүүд гэсэн тийм ээ. За энэ нь бол сэтгэл готрох эмгээ, сэтгэл түгших эмгээ, за тэгээд янз бүрийн айдас эмгүүд байж болно тийм ээ. За эдгээр бол үүсэж байгаа. Тэгэхээр энэ үед бол яах вэ гэхээр түрүүний таны хэлдгээр за сэтгэл санаа гуниглах, гутрах, за өөртөө итгэлгүй болох тийм ээ. За тэгээд ирээдүйдээ итгэлгүй болох. За тэгээд одоо
тухайн одоо өөрийнх нь сэтгэл санааны байдал нь өөрийнх нь одоо хэвийн ажил хөдөлмөр рүү эрхлээд явах нөхцөл байдалд нь сөргөөр нөлөөлөх. За жишээлх юм бол энд бол тий одоо оюутан сурагч байлаа гэж бодоход сургуультай явахаа болох, ажил төрөлтөө явахаа болох. За тэгээд олон нийтийн үйл ажиллагаанд оролцохоо болох тийм ээ. Аль болох одоо бусдаас өөрийгөө тусгаарлах, аль болох ганцаараа байхыг эрхэмлэх. За ингээд зожигрох тийм ээ. Гэх мэт юм сэтгэл санааны өөрчлөлтүүд. За тэгээд үүнийгээ дагаад бие махбодын өөрчлөлтүүд. За мөн түрүүний хэлдгээр одоо бие махбодын зүгээс бол одоо хоолны туршил буурах байж болно. За эсвэл нөгөө талаараа ихсэх байж болно. За тэгээд үүнтэй холбоотой хотоод эзний хямрал, за тэгээд өтгөн хатах, эсвэл гүйлгэх, суулгах. За тэгээд амьсгал болоод зүрх судасны системд өөрчлөлт орох тийм ээ. Артерийн даралт ихсэх, эсвэл хэлбэлзэх, эсвэл буурах байж болно. За тэгээд амьсгал оошрох. За хит их юм стресс, бухимдал, хоримтлагснаас болоод одоо булчин чангарах, үүнээсээ үүдэлтэй булчингийн өвдөлтүүд байж болно тийм ээ. Нуруу өвдөх, толгоо өвдөх, хөл гар өвдөх, янз бүрийн тэнд өвдөлтүүд мэдрэгдэх байж болно. Гэх мэт ийм шинжүүд илэрдэг байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр нөгөө тухайн одоо хүний дотор байгаа тийм ээ. Тэр стресс, бухимдал, тайлаг дагуу, тэр одоо хэцүү, сөрөг зүйлс, сөрөг одоо мэдрэмж тийм ээ, сөрөг сэтгэлүүдэл энэ маань дотроо ингээд хоримтлагдаад энэ нь буцаагаад биеэрээ гарч ирнэ гэсэн. Үүнийг нь бол юу гэдэг вэ гэхээр нөгөө бие химик гэж нэрлэдэг л дээ. Мөн өөрөөр бас одоо тайлбарлаж боломгүй бие махбодын зовир шаналгаач гэж нэрлэдэг. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр магадгүй одоо хин нэгэн хүн тийм ээ байнга толгой нь өвддөг хүн байж болно. Эсвэл байнга ууц нуруугаар нь өвддөг тийм ээ. Эсвэл нь одоо энэ тэнд нь одоо хоолой гороодаг байд юм уу те ямар нэгэн байдлаар энэ тэнд нь байнга өвдөж байгаа, хэвлэгээр өвдөж байгаа завиртай. За тэгээд эмнэлэг дамлагаар яваад үзүүллээ. Шинжилгээ өглөө ямар ч өөрчлөлт илэрхгүй байж болно. За магадгүй өөрийгөө одоо тэ хотоодны хавдартай боллоо гэж одоо эсвэл нөгөө цэжэр нь өвдөөд амьсгаад аваад байсан чинь өөрийгөө сүрээтэй боллоо ч юм уу тэ амьсгалын замын ямар нэг өвчтөй бодлоо гэж бодоод үзүүлээд байдаг ямар ч өөрчлөлт гарахгүй. За инх юм бол энэ бол тухайн хүний сэтгэл санаатай холбоотой одоо бие махбодын зовир шалгаа өгж байгаа гэсэн. Тэгэхээр жишээлх юм бол одоо нэг жишээ авах юм л да. Саяхан сүүл коронавирусын алт төрүүлмээс ээж нь нас орсон. Түүний дараагаар бол охин нь бие махбодын зовир хүчгэсэн, зүрх нь маш их өвдсөн. Тэгээд зүрхний эмнэлгээр яваад зүрхний эмчилгээ хийлгээд тэгсэн чинь нөгөө зүрхний өгдөөд байгаа юм маань зүгээр болох биш. Улам нөгөө ингээд сонирн болоод нөгөө зөндөө олон 2-3 төрлийн юм ууцсан. Түүнээсээ шалтгаалаад эмийн гаш нөлөө илрээд нөгөө зүрхний өвдөлт нь улам ихсээд тийм ээ. Ингээд яг учраа мэдэхгүй ингээд явж байгаа. За энэ бол нөгөөний ээж нь нас барсантай холбоотой сэтгэл санааны точирдолд орсон байна тийм ээ. Тэгээд энэ нь бол ингээд тайлагдаагүй бухимдал магадгүй одоо нас орно гэж тооцоолоогүй байсан чинь бодоогүй байсан чинь хинч бодохгүй тийм ээ. Бодоогүй байсан чинь ийм зүйл болсонтой холбоотой цочирдох, бухимдах, хин нэгэнд одоо буруу тохох ч юм уу те эсвэл өөрийнх нь хэлж чадаагүй, амжаагүй байсан зүйлс хийж чадаагүй зүйлс гэх мэт энэ олон сөрөг сэтгэл хөдлөл таагүй мэдрэмж нь хуримтлагдаад зүрхээр нь гарч байгаа гэсэн үг болж байгаа. Тэгэхээр энэ үед яг гэхээр нөгөө зүрхний эмчилгээ бус тухайн хүний сэтгэл санааг энэ дэр тайлагдаагүй нууцыг энэ дэр одоо түгжээтэй байгаа сэтгэлийг нээж өгөх нь л одоо чухал гэсэн үг. Тэгэхээр ер нь бол хор уршигын за бие махбод гэл ингээл та ярьж байна. Янз бүрийн байдлаар хүнээс илрэн гардаг юм байна. За магадгүй тухайн үедээ илэрч гарахгүй байгаад одоо нөгөө хүн стрессээ тайлна гэд нэг ярьдаг шүү дээ тий. Тэгэхээр миний стресс тайлагдчихдаг гэд нэг хүн болон нэг өөрийн гэсэн бас нэг стрессээ нэг хөнгөн ч гэсэн бас нэг тайлдаг нэг тийм аргууд байгаад байдаг. Стрессээ яаж тайлах учраа олдгүй бас хүмүүс бас зөндөө байна. Жишээ нь хүүхэд бол стрессээ одоо яг нэг тийм одоо 8-аас 12 байдаг юм мэддэг болсон хүүхэд бол жоохон хүч ингээл гид үйлэл ойрлоод байхгүй шүү дээ тий. Тэгэхээр яг энэ насндаа чиглэсэн эдгээр одоо энэ стрессүүдийг энэ бохимдлыг яаж юу н бас одоо нэг хамгийн хөнгөн хэлбэрээр тий хүнээс яавал ингээд бас нэг жоохон ч гэсэн онгоод юм болоо яадаг юм бол энийг одоо бас нэг шинжлэх ухааны талаасаа бас яавал ингүүл бас нэг онгоодын шүүсэн томьёолж байдаг юм эсвэл нэг ийм зүйл байдаг юм болов ер нь бас яадаг юм бол за нөгөө талдаа тайлахгүй явах юм бол маш олон хор уршигтай гэдэг нь бол ингээд иймч бол үзэгч та бүхэндээ ингээд олон талаас нь тайлбарлан хүргэж байна. За тэгээд бүр нөгөө талдаа яах вэ гэхээр сэтгэл зүйн эрүүл мэнд болон за сэтгэл зүйчд хандаад идэх хүмүүс байдаггүй нь маш олон байдаг. Тэгэхээр
эдгээр зүйлүүдийг бас өөрөөсөө яаж холдуулах хэрэгтэй юм. Мэдээж сэтгэл санааны хүчрхийлэлтэй байнга яваад байна гэдэг бол асар их дарамт штеп. Баригдахгүй, харагдахгүй, мэдрэгдэхгүй хүнд. За тэгээд магадгүй нэг урууд орой болсон үед нэг ойр тойрных нь анзаардаг ч байдаг юм уу тий. Тэгснээс бол одоо бүр юм бийт зүйл биш болохоор айгүй хэцүү штеп. Ер нь бас нэг хүн таньж мэдхэд тий. За тэгэхээр бага насны хүүхдүүдийн тухайд бол тэр бүр би стресстэй байна гэж бол хэлээд байхгүй тийм ээ. Тэний хэлдгээр за хүүхдүүд юу гэж хэлдэг вэ гэхээр миний одоо гидс өвдөд байна, миний толгой өвдөд байна ч юм уу те. Энэ тэнд бие махбод өвчин зовөр хэлж эхэлдэг. Энэ бол тэг магадгүй таны хүүхэд одоо гидс өвдөх шалтгаан байхгүй, ямар нэгэн гидсний эмгэг байхгүй үед бол гидс өвдөд байна, толгой өвдөд байна гэдээ ойр ойрхон байн хэлээд ах юм бол таны хүүхэд магадгүй стресстэй байгаа юм шүү гэдгийг бодоод үзэх хэрэгтэй. За тэгээд хүүхэд болоо шүн унтахгүй байх ч юм уу, шүн эсвэл одоо хар дарж зүудлээ гэж сэрэх, за эсвэл нь орондоо шээх байж болно тийм. Эсвэл нь одоо хумсаа мэрэх байж болно, нүдээ завчлах байж болно тийм ээ. Гэх мэт ийм шинжүүд илрээд хамт хүүхэд стресстэй байна гэсэн. За хүүхдийн тухайд яах вэ гэхээр бага насны хүүхдийн тухайд бол хамгийн одоо энгийн арга бол хүүхдэд тэрвэрх байдаг. Хүүхдэд тэрвэрх, ийлэх, үнсэх, хүүхдэд хайртай шүү гэдгийг хэлэх. Энэ бол хүүхдийн сэтгэл санаа дэмжиж өгөх маш одоо хамгийн чухал энгийн арга гэдэг байгаа. За арай том одоо жишээлх юм бол 6-аас 12 наснд гэдэг юм бол хүүхдтэй тоглох, хүүхдтэй хамт цагийг өнгөрөх. За тэгээд хүүхдтэйгээ нээлттэй ярилцах. Юу миний хүүхдийн сэтгэл санааг таагүй болгоод байна. Миний хүүхд яамаар байна тийм ээ. Хүүхдтэйгээ ярилцах. За тэгээд мөн хүүхдээр зураг зурулах байждаг байгаа. Тэгэхээр үүгээр бол хүүхд одоо магадгүй зургаар нь тийм ээ сэтгэл санаа дотор нь юу болоод байгаа, юу бухимдуулаад байгаа гэдгийг бол мэдж болдог байгаа. За тэгээд арай том насны хүүхдүүдэд бол эцэг их бол ярилцах хэрэг үнэхээр эцэг их хооронд хүүхдтэйгээ ярилцаад үр дүнгүй байх юм бол мэрэгжлийн хүнд хандах хэрэгтэй. Сэтгэл зүйч болоод сэтгэл засалч эмчит хандах нь бол үр дүнтэй. Том хүний тухайд бол хүн болгон өөрийн гэсэн стресс тайл харахтай гэсэн тийм ээ. За мэдхгүй хүмүүсийн тухайд яг уу гэхэлэр тушаад үзэх хэрэгтэй. Ямар аргууд би яавал миний стресс тайлагдах вэ гэдгийг зөндөө олон аргууд байгаа тийм ээ. Эндээс тушаад үзэх хэрэгтэй. Жишээлх юм бол хин нэгэн хүн бол одоо ном уншаад сэтгэл санаа тайвширдаг байж болно тийм ээ. Гэтэл нөгөө нэг хүн нь одоо агаар салхинд гарах ч юм уу тийм ээ. Ууланд талхах магадгүй одоо уулын орой дээр гараад хашгирах байж болно тийм ээ. За өөр нэг хин нэг нь бол бухимдал төрүүлсэн зүйлээ заавал хин нэгэнд ярих байж болно. За өөр бүсэд бол тэгээ зураг одоо шинэ зүйлийг туршиж үзэх. За магадгүй одоо гадаа ганцаараа алхах ч гэдэг ч юм уу те гих мэт маш олон төрлийн аргууд байгаа. Тэгэхээр өөртөө тохиромжтой тэр аргуудыг бол туршиж үзээд энэ арга одоо надад би стресс тайлах боломжтой арга юм байна гэдэг хүмүүрээ олж болно. За тий өөр бусад гэх юм бол дасгал хөдөлгөөн хийж болно те. Энэ бол бас стресс тайлдаг, сэтгэл санааг өргөж өгдөг маш одоо зөв зүйтэй сайн арга үйддэг байгаа. За тэгээ дасгал хийн гэдэг бол заавал ингээл бид нар фитнест яваад ч юм уу те заавал одоо заал тахимд очиод авах шаардлага байхгүй. Бид нар ажил гэрийн хооронд за автобусны буудлын хооронд ч юм уу алхаж болно. Эсвэл нь одоо тэ машина жоохон холгон тавиад алхаж болно. Эсвэл нь зүгээр л гэртээ орохдоо явахдаа шатаар өксөө дуруудаад явж болно. Өглөө босоод 30 минут алхаж болно тийм ээ. Хүүхдээ салхилуулаад хүүхдтэйгээ хамт алхаж болно. За гэртээ бол одоо гэрээ цэвэрлэх ч юм уу те гэх мэт юм ойр зүрийн дасгал хөдөлгөөн хийж болно. За энэ дасгал хөдөлгөөн хийж байгаа үед бол бидний цуснд аз жаргалын даавар гэж нэрлэгддэг одоо серотонин за тэгэл эндорфин, дофамин гэх мэт юм дааврууд ялгарч идэг. Энэ дааврууд нь өөрөө бидний аз жаргалын даавар буюу сэтгэл санааг өргөж өгдөг, сайхан болгож өгч идэг ийм нөлөөтэй байгаа. За тэгэхээр хүн болгон сэтгэл зүйчээ сэтгцэн эмч тандах боломжгүй гэж юм тийм ээ. Энэ бол тийм яагаад гэвэл одоо хүн болгоны эдийн засгийн байдал харилцаа адилгүй байгаа шүү дээ тий. Тэгэхээр хамгийн одоо энгийн бас нэг сайн арга бол одоо ярилцах гэж идэг байгаа. Хин нэгэн ойр дотны хүнтэйгээ тухайн асуудлын талаар ярилцах, сэтгэл санаагаа онгойлгох, юу намайг бухимдуулаад байна, би яагаад байна гэдгээ ярилцах. За магадгүй хин нэгэнтэй ярилцаж чадахгүй хүн байж болно тий. Ярилцах боломжгүй эсвэл нь одоо ойр дотны ихтгэлтэй хүн байхгүй хүн байж болно. За энэ хүн үед бол яг уу гэхэлэр тэмдэглэл хөтлөх арга bijдэг байгаа. За энэ үед бол нөгөө бухимдуулаад байгаа зүйлээ өөрөө бодоод нэг цаасан дээр буулгана гэдэг маань бол яг нөгөө нэг өөрөө өөрийгөө таньж мэдэх бас ингээд маш одоо үр дүнтэй сайн арга bijдэг байгаа.
За тэгээд тэмдэглэл бичээд таагүй зүйлээ бичиж болно тийм ээ. Таагүй зүйлээ бичээд одоо сэтгэл санаагаа чөлөөлөхийг хүсэх юм бол тухайн зүйлээ бичсэн зүйлээ одоо буцаагаад устгах. За энд нь бол ураад тий урж болно, эсвэл нь шатааж болно гэх мэт юм. За эсвэл нь зүгээр ингээ хатгалаад одоо дараа магадгүй жилийн дараа 2 жилийн дараа уншиж болох нь шүү дээ тий. Тэр үед бол би надад юу тохиолдчихсэн байна, би яасан байна гэдэг бас эргээд харах боломжтой гэсэн. За тэгээд бас нэг өөр зүйл гэх юм бол манай сэтгцэн эрүүл мэндийн үндсийн төв бол 24 цагийн утастай 1802 мянга гэдэг утас. За энэ утас руу бол одоо хинч хаанаас ч хизээж залгаад сэтгцэн эмчтэй ярилцах боломжтой. Энэ утас бол энгийн утасны тарифын үн төлбөртэй. Тэгэхээр энэ утсаар холбогдоод одоо таны бухимдуулаад байгаа, таагүй болгоод байгаа тэр зүйлийн талаар ярилцах боломжтой гэсэн. За энэ эдгээр бол хохирогчийн арга байна тийм ээ. За мөн үйлдэгчийн одоо стрессээ тайлах арга байж болно. За мөн дээрэс нь уур бухимдал тийм ээ. Уур бухимдлын улмаас энэ хүчрхийлүүлэлттэй байна гэсэн үг тийм ээ. Тэгэхээр уур бухимдлаа тайлах яаж хэрхэн зөв эерэг аргаар тайлах вэ гэдэг нэг асуудал гарч ирж байгаа. За тэгэхээр нэгдүгürt нь бол нөгөө тухайн одоо уур бухимдал төрөх юм бол тэр уур бухимдалтай байгаа газраас холдох хэрэгтэй. Магадгүй одоо гэр бүлийн хэрүүл гарлаа гэж бодъё л та. Тэгэхэд бол тухайн орчноосоо түр зур холдох. За хоорондоо ойлголцохгүй байна тийм ээ. Тэгэхээр одоо 30 минут ч юм уу цаг ч юм уу холдоод өөрийгөө одоо тайвшруулах гэсэн үг. Магадгүй одоо гадаа гараад алхах байдаг ч юм уу те. За хурдан алхах байж болно. Хурдан алхах гэдэг маань болохоор тухайн одоо тэр уур бухимдал, тэр стресс одоо бие махбод төрөмтлөгдөд байгаа хүчтэй л байна те. Тэрийг ингээ гадагшлуулах, тэр энергийг гадагшлуулах гэсэн. За тасгал хөдөлгөөн байж болно тийм ээ. За ингээ дараагийнх нь болохоор юу намайг бухимдуулдаг юм бэ гэдгийг өөрөө таньж мэдхийн тулд таньж мэдэх өөрийгөө өөртөөгөө ярилцах гэсэн. Магадгүй одоо гэр бүлийн хэрүүлэл гэхэд би юунд нь илүү бухимдаад байгаа. Магадгүй одоо миний эхнэр нөхрийн ямар асуудал, ямар зан байдал, ямар одоо өөрчлөлтөн тийм ээ үг яриа намайг бухимдуулаад байгаа юм бэ гэдгийг таньж мэдэх. За тэгээд энэ талаараа хоорондоо уур гарсан үедээ ярилцах гэсэн. Энэ асуудал чинь би ингэж ингэсэн юм аа. Энийг одоо ингэж зас залруулмаар байна. Энийг дахин тавтах одоо тавтмааргүй байна гэдэг ч юм уу тийм гэх мэтээр ингэж ярилцах гэсэн. За таньж мэдэх ярилцах. Тэгээ уур бухимдал төрүүлсэн газраас холдох тийм ээ гэх мэт. За тэгээд уур бухимдал төрсөн үедээ одоо тэр хуримтлагтаад байгаа тэр их одоо сөрөг энерги эрчим хүч байна тийм ээ тэрийгэ гадагшуулах гэсэн. За тэгэхээр үзэгч та бүхэн бол магадгүй хөдөө орон нутгаас тэгээд аймгийн төв дээр бол сэтгцийн эмчнэр бол байгаа. Тэнд бас хандаж болох нь байна. Өөргөө сэтгэл санааны хүчирхийлэлд одоо өртөөд байгаа юм байна. Эсвэл үйлдээд байгаа юм байна. Ингээд өөртөө анхаарал тавихаа одоо би ийм арга хэмжээ авахлах болцсон юм байна. Энэ зүйлүүдийг олон удаа дараатаагаар хийгээд байгаа юм байна тий. Магадгүй ийм дүгнэлтийг өөртөө та авч байвал 1802 гэсэн дугаараар хандаж бас болох нь байна. За эсвэл аймаг орон нутгийнхаа сэтгцэн эрүүл мэндийн эмчид хандаж болох нь байна. За эсвэл Улаанбаатар хотод оршин суудаг бол сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв дээр бас цаг аваад эмч нартай уулзаад хандаж болох нь байна. Тэгэхээр бол гаргалгаа эдгэрдэггүй биш эдгэрдэг өвчин гаргалгаа хамгийн гол нь сэтгэц гэдэг зүйл бол одоо хүнд мэдэгдэж харагдаж баригддаггүй хийсвэр зүйл учраас үзэгч та бүхэн бас энэхүү зүйл дээр сайн анхаарлыг хандуулаарай гэсэн үгнээс пүрэв гараг болгоны өглөө үзэгч та бүхэн тэгээд сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвөөс эмч одоо уулзуулдаг болсон уламжлал тогтсон байгаа. Тэгэхээр үзэгч та бүхэн эдгээр зүйлүүд бас сайн анхаарлыг хандуулаарай. За өнөөдөр бол Баццэг эмчтэйгээ битээр сэтгэл санааны хүчирхийлэл гэдэг маань юунаас үүсээд идэх юм бэ? За бас хүчин зүйлүүд болон за тэгээд ийм стресс тайлах аргууд гих мэтчлэн зүйлүүдийг бол хэсэггэнж гэсэн одоо 40 минутын хугацаанд бол ярьж хүргэлээ. Тэгэхээр нэвтрүүлгийн цагт маань бол яагаад ч ингэж нөгөө сэдвийн талаар өргөн цар хүрээтэйгээр ярьж чаддаггүй мэдээж цаг маань хүрдэггүй байгаа. Тийм болохоор дараагийн нэвтрүүлгээрээ бас эргэн уулзах байхаа гэдэгт итгэлтэй байна. Тэгээд сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийнхаа бүх нийт ажиллагчид, эмч, совилогч, за тэгээд асрагч, за тэгээл цэвэрлэгч
бүх хүмүүс бүгдээрээ нас аз жаргалыг хүсээ удахгүй гарах гэж байгаа одоо шинэ оны мэндийг гişүүлээ хэдүүлээ дараа жил уулзах нь 22 онд. Тэгэхээр үзэгч та бүхэндээ ч гэсэн удахгүй болох гэж байгаа шинэ оны мэндийг гişүүлээ. Пүрэв гараг болгон за тэгээд ер нь бол өглөө алганыг үлдэл хийдтэй хүчтэй үзэгчид маш их байдаг. Тэгээ пүрэв гараг болгоныг онцлог үзэж байгаа үзэгч та бүхэндээ бас маш их баярлалаа. Өнөөдрийг ая тухтай өнгөрүүлээрээ танд бас өнөөдөр ажлын амжилтыг хүсье. Гэрсэн баярлалаа. Баярлалаа. Та бүхэнд бас шинэ оны мэнд хүргэе. За тэгэхээр бидэнтэй хамтдаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Үргэлжлүүлэн үзэл хийзээ хүлээн авч үзээрэй. Баяртай үзэгчтэй.